Сэрэнгэ аймгийн аймгийн авраг халуулт хэмжээ Сэрэнгэ аймгийн Самсон Шуурам Батболдын нэмжтэй зохион байгуулалт өндөрлөө. Нийтдээ 15 баг 230-аад тамирчид оролцлоо. Батболд ахмын нь бол одоо 16 наснда Монгол улсын насан туршидтэй улсын авраг шалгаруулах төвчнээс мөнгөн медаль хүртэж ирсэн. Батболдын маань хувьд бол 1989 онд Сэрэнгэ аймагт насан туршидтэй улсын авраг шалгаруулах төвчөнд Бараг тодог тайлбар маягтай шахав сүүлийн хэмжээнд орж байлаа. Тэгэхээр Батболд маань 16 настай хүүхдүүд ирж мөнгөн медаль авчихсан. Монгол улсын гаяа тамирчин дэлгэр далаа үүр цалин болон гэлдэж аврагын мөнгөн медалийг авч ийлээ шүү. Олон том бөхчүүтэй тэг сайхан барьдаг гэдэг бол одоо өөрийнх нь ур чадвар ямар ч байсан гэж хэлж байгаа. Олон улсын хэмжээний мастер биеийн тамир спортын эргүүний ажилтан Шуурагийн Батболд ахыхаа нэрмж тэмцээнд 36 шавтайгаа ирээд оролцож байна. 16 наснда спортын мастер гэдэг юм. Одоо Шуурагийн